Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. Хөдөөгийн бизнес мэдээгээс эрхлэн бэлтгэдэг бизнесээс суралцсан нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Бидний нэвтрүүлгээрээ та бүхэнд жижиг бизнест хэрэгтэй мэдлэг мэдээллийг хөдөө орон нутгийн бизнесийн бодит жишээгээр баяжуулан хүргэдэг билээ. Тиймээс хэрв та жижиг дунд бизнес эрхэлдэг бол манай нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Бидний нэвтрүүлгээрээ мал маллах нь бизнес мөн үү гэсэн асуултанд хариулах болно. Харин одоо энэ асуултанд хүмүүс юу гэж хариулсныг сонсцгоё. Мал аж ахуй бол одоо яагаад бизнес гэж хэлж байгаа гэвэл жил болгоно тутамдаа бол өөрийнх нь нөхөн үйлдвэрлэлийг өөрөөсөө бий болгож байдаг. Гарч байгаа түүхийд нь одоо явуулж байгаа бүх үйлдвэрлэлийн суурь болж идэгээр мал аж ахуйг бол томоохон хэмжээний бизнес гэж үзэж байгаа. Мал аж ахуйгаас гарч байгаа түүхий дээр өнөөдөр суурь хийгээг үйлдвэрлэл Монгол оронд их ховорхон байдаг. Ийм учраас одоо малчин хүн гэдэг бол томоохон үйлдвэрлэлийг явуулж байдаг. Газар дээр нь одоо оригинал хэлбэрээр нь бүтээгдэхүүнийг гаргаж байдаг томоохон үйлдвэрлэгчээ гэж би хэлэх гэж байна. Мал маллах яг хувийн хэрэгцээ. Тэр бизнес гэж хэлэхэд ч одоо хайшаа ч юм дээ. Ер нь үндсэн хөрөнгө баталгаатай юм биш юм байна шүү дээ. Улам жил дараагаар мал маллах бол одоо бизнес бараг биш дээ. Тэр зах зээлийн нийгмийн дагуу одоо фермер байгуулад өөрөөр таваардаг чиглэл рүү оруулаад эргэлтэнд одоо мал хөрөнгө оруулж ингэж бизнес хийгээд тэгээ хөрөмтөл үүсгээд тэр хөрөмтлөөсөө бол гарсан хөрөнгөө бас зөв зарцуулаад мал маллах бол одоо яг тэгээд маллуул бол бизнес мөн. Дээр үе уламж дарах юм шүү дээ. Малаа малдаг тийм ээ. Бүх юмаа өөрснөө хийдэг. Тэгээд жишээ нь одоо нэг юу байхад за нэг гайгүй шиг ир ханиулцахаар байвал тэрэг бараг л одоо хайрлцаар болдог үгүй. 14-5 за одоо энэ гөгшрээд хэрэггүй болохоор нэг ядалж идүүлээддэг. Энэ бол бизнес биш шүү дээ. Хамгийн гол нь одоо эргэлтэнд хурдаа оруулаад тэр зах зээлийн дагуу мөнгө болгоод мөнгө өшөө салбарч байт тийм үү. Заавал малчин дам мал маллах гэсэн үг биш шүү дээ тийм ээ. Мал маллаад чинь хөдөө малаа малж ирсэн төвдөр юу гэдэг нэг колонктойч байт юм байж болно шүү дээ. Чинь эргэлтийн хөрөнгөө зүсгэсэл малаа эргэлтэнд оруулаад явах. Ингэж хэлбэл бизнес мөн. Монгол хүний хамгийн анх эрхэлж байсан ажил бол мал аж ахуй гэдэгтээ хэн нэгэн маргахгүй байх. Ирээдүйд ч гэсэн монголчууд мал аж ахуйтайгаар амьдрах болно. Харин сүүлийн үед малчин бизнес эрхлэгч хэмээх нэр томьёо сонин хэвлэлээр их бичигдэх болсон. Тэгвэл мал маллах бизнес мөн үү? Энэ асуултанд хариулахаас өмнө мал аж ахуй гэдгийг мэргэжилтэн хэрхэн тодорхойлсныг сонсцгоё. За аль ч мал аж ахуй бол нүүдлийн ч мал аж ахуй бай, үйлдвэрийн ч мал аж ахуй бай. Бизнесийн том объект мөн. Өөрөө бизнес мөн. Нэгэнтээ өөрөө аж ахуй гэж байгаа бол аж ахуйг дагаж заавал бизнес байж байдаг. Энэ маш олон талын нэлээд утга төгөл төр бизнес байх болно. Гагцхүү тэр аж ахуйг эрхэлж байгаа хүмүүсийн мэдлэгийг л дэвшүүлэх ёстой. Бизнесийн аргыг зааж өгөх ёстой. Нүүдлийн мал аж ахуй эрхлээд бизнес хийж болно. Яагаад? Нүүдлийн мал аж ахуйн бизнесийн нэг том их сурвалж нь байгалийн ямар ч үн төлбөргүй байгалаас гаргаж өгч байгаа тэр усан хангамж, байгалаас гаргаж өгч байгаа ургам бол тэр хужир шүү, тэр нарны эрч энерги, түүнд дассан тэгээд аш шимэ бүрөөх чадах ийм аж ахуйл эрхлэвэл сая одоо эдийн засгийн хэхүр ашигтай ийм бизнес байх болно. Гагцхүү тухайн орон нутагт хэдий гам болдгийн, хэдий зуд болдгийн, хэдий шуурга болдгийн, хэдий хэцүүдгийн бай гэдэг тэр цаг хугацааг нарийн тогтоогоол тэрэнд нь хамгаалтын механизмыг онцгийг хийсэн байх ёстой. Тэгсэн цагт энэ бол ашиг өгнө. За тэгээд тэр үйлдвэрчсэн мал аж ахуйд оруулж байгаа тэр хөрөнгө оруулалт, тэр байшин, барилга, тэр усан хангамж, тэр цахилгаан хангамж, тэр орчин үеийн техник, тижээлээд хараалдаг одоо тэр техникүүд, тэр тижээлийн ургамлууд, тэгээ манад урахгүй, ургуул яаж ургах юм, ямар ургац авах юм гээд нарийн Монгол орны нөхцөл дээр тооцох юм бол энд одоо судлах хийх ажил их байгаа. Хоёулаа бизнесийн объект мөн, хоёулаа агуулх бизнесийн аж ахуй мөн. Тэгвэл бизнес гэж юу хэлэх вэ? Эдийн засгийн тайлбар толиноос харахад бизнес гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэгч юм. Эдийн засгийн онол бизнесэнд хоёр үүрэг гүйцэтгэдэг байна. Нэг талаар бизнес нь зах зээлд нэвтрэн орж бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгодог ба түүнийг нь айл орхиуд худалдан авдаг. Нөгөө талаар айл орхиудээс дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох түүхий эдийг худалдан авдаг хэмээн тайлбарлажээ. Доктор Эрдэнэцогт нүүдлийн мал аж ахуй болон эрчимдсэн мал аж ахуйн аль альныг нь эрхэлснээр бизнес хийх боломжтой гэдгийг хэлсэн. Гагцхүү нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид малаас авдаг бүтээгдэхүүнээр өөрсдийн болон өрхийнхөө хэрэгцээг хангаад л зогсчихдаг байжээ.
Өөрөөр хэлбэл өрхийн хэрэгцээг хангачаад цаашлаад бусад хүмүүсийн буюу зах зээлийн хэрэгцээг хангаж орлого олж болох тухай боддгүй байж. Харин мал аж ахуйн үйлдвэрлэлийг зөвхөн өрхийн хэрэгцээнээс давуулан ойлгож зах зээлийн хэрэгцээг хангах зорилготой мал аж ахуй нь эрчимдсэн мал аж ахуй байх нь. Малыг малчт нь хувьчилж, хувийн өмчөн дээр суурилбал мал аж ахуй бизнеслэг шинж төрхөндөө орж чадна гэж доктор Эрдэнэцогт дөрвөн хэлсэн. Өнөөдөр мал малчтын өмч. Тиймээс бизнесийн зорилготой буюу эрчимдсэн мал аж ахуй нь манай орны хувьд хөгжлийнхөө ихэнх үед явж байгаа гэж хэлж болно. Одоо та бүхний анхаарлыг Баянгор аймгийн нэгэн малчны ярианд хандуулъя. За би бол одоо хувьдаа манайх бол нэг 1000 гаруй малтай. Нэг 500 шахам бодогнээс мал төлж байна. Монгол хүн бол хэднээс малыг малж ирсэн. Малыг одоо зөв малж одоо тарган мал тал үрийн ашиг дээр малаа таргалуулж төлийн бүрэн боожвол отор нүүдэл хийж чадвал мал тэр хэмжээгээр одоо ашиг шимэн өгдөг бол их хэмжээгээр өгнө. Жил бүгдэг нь. Үүнийгэн бол одоо үнээрэн бол хүмүүс бол одоо амьдрал хугаан дээшлүүлэх сургалт хүүхдүүдийн сургалтын төлбөрөө хийх. За тэгэл цааш нь одоо бизнесээ өргөжүүлэхдээ малын ашиг шимэн бол одоо бүрэн борлуулах энэ бол одоо маш их ашигтай. За малаан бол одоо төлөөн бүрэн авснаас малаан бол жилүүд мөн чанаржуулах, чанартай болгох, мөн одоо гогшин хөвөө зарим нэг нь одоо мөн зааталж зах зээлд нийлүүлэх. За малаас бол ер нь бүх төрлийн ашиг бол олж байна. Нэгдүгээрс одоо зарим нэг хэсгийг одоо борлуулж зааталж байна. Үүнээс сүүл сайлын ашиглаж байна. Тусгай сүүний 2 сепаратор машинтай мөн сүүг нь машиндад боловсруулдаг үнэнийхэн сүүг. За айрыг хийдэг. За цаашлбал носын ашиглаж эсгий хийж байна. Жилүүгд эсгий хийж энэ жилхэд одоо мөн 20 эсгий хийж нэг хэсгийг зах зээлийн өдөрлөгээр худалдсан. За арьс ширийн бол мөн одоо зах зээлд нийлүүлж байна. За жил дунджаар яг нэг 150 тэлэн доллар гарч байна. 150 тэлэн доллар мөн зах зээлд одоо нийлүүлдэг. Ноолуур бол өндөр үнэтэй учраас бол мөнгө хэмжээний одоо орлого өгч байна. Махан бол одоо мөн зах зээлд орлуулна, мөн төвлөрсөн журмаар авч байгаа хүмүүсүүд бол мал чигээр нь удалдана. Зарим нэг хэсэг нь намар заадалж борлуулдаг. За цаашд бол мал аж ахуйн хөгжүүлэлт бол энэ хүүхдүүдийг нэг фермерийн аж ахуй яхан чиглэлүүд нэг фермерийн аж ахуй гэдэг нэг чадвал загвар фермерийн аж ахуй энэ сумбал бий болгочих юмсан юм л бодлоо. Мал маллах нь бизнес мөн эсэх тухай мэрэгжилтэн юу гэж тайлбарсныг сонсцгоё. Мал мална гэдэг бол яа харахгүй бизнес юм шүү. Өнөөдөр бизнес гэдэг ганцхан ашиг орлого олох гэдгээс нь илүүтэйгээр нийгэм тусдаа, ард түмэн тусдаа, бүр олон түмэнд тусдаа үйл ажиллагаа гэж ойлгоод байгаа юм л да. Ингээ аваад үзэх юм бол үнэхээр өнөөдөр манай нүүдлийн мал аж ахуй цэвэр бизнесийн систем. Өнөөдөр манай малчид ноолроо зарж байна, түүхийдээ зарж байна, цагаан эдэгээ зарж байна. Тэр хин хэрглэж байгаа нөхдөс олон түмэл хэрглэж байгаа. Нийгэм ард түмэн Монголын зах зээл өөр хэрглэж байна. Тэгэхээр эргээд өгөхтрээс малчин айл өрөх гэр бүлийн өгөхтрээс бизнес ард түмний төлөөл яасан зориулсан үйл ажиллагаа явуулж байна гэж хэлэх гээд байна. Тэгэхээр эргээд энийг цэвэр бизнесийн зарчим руу хөрвүүлэхийн тулд бид яах ёстой өгөхтрээс эргээд энийг эрчимжүүлсэн үр ашиг бүтээмж өндөртөө тийм систем рүү хөрвүүлэх гэдэг юм л да. Нийтлэг манай малчид дээр ажилладаг одоо нэг зарчмын одоо бизнес болохын тулд анхааруулжтай асуудал нэг өгөхтрээс манай малчид аргагүй юм л да тий. Анх гаргаж ирсэн одоо ишиг урга төл байхаас нь ахуулсан малал бид юу одоо хугацааны турш өндөр болох гэж том болох гэж нас бий гүйтсэн одоо 90 он шар их эр хөхөр болох гэж зовдөг тий. Хүлээдэг гэж. Тэгэхээр эргээд аваад үзэх нь бол асар их зардал цаг хугацааны зардал явж байна. Энийг эрчимтэй олохын тулд бид эргээд өгөхтөөс хайрлагатайгаа олно ш тэрийг хамгийн бүтээмжтэйгээр ажил махны гарцтай сүүний гарцтай байгаа дарын тэрийг өгөхтөөс зарж борлуулад эргээд өгөхтөөс тэр өртгөөр аваачаад бид өвчл шимтэй баг өсөр үеийн малыг авч тэргээ цааш нь бизнес төлөв хөрвүүлж хийж хэлэх гээд байгаа. Үндсэн мах дээр мал мах дээр жалгаа байхгүй эргээд түүхийд өгөөд малын гарц дээр жалгаа байхгүй. Энэ зарчим илүү ойлгох хэрэгтэй байна. Ингээ аваад үзэх юм бол ерөөсөө манай бизнес эрхэлж байгаа гэж хэлүүлэх гээд байгаа. Малчин айл өөрөх гэр бүл яг өгөхтөөс бид өөрийгөө бизнесмен гэж ойлгоод энийгээ өгөхтөөс айл болохоор малынхаа гарцыг мал аж ахуйн гарцыг бид өндөр гарцтай чанартай түүхийд чанартай бизнесийн нэм үртэг шингээгдэх бүтээгдэхүүн гэж хэлээс ашиглах юм бол бид өгөхтөөс би бүгд бизнесмен болж өрөх гэдэг байна гэж. Малчид та бүхэн малаа маллаж түүнээс гарч буй бүтээгдэхүүнээр өрхийнхөө хэрэгцээг хангаад санаа амралгүй мал аж ахуйгаа мал маллагын тохиромжтой арга туршлагын дагуу цаг агаар нутаг орны байдал зохицуулан эрчимжүүлэн хөгжүүлж зах зээлийн хэрэгцээг хангах хэрэгтэй.
зөвхөн 5 хушуу мал гэлтгүй дахиа гахаан аж ахуйг эрчимжүүлэн эрхэлж бизнес хийх боломжтой. Мал маллах нь бизнес мөн гэдгийг бид ойлголоо. Тэгэхээр малчин та зөвхөн мал маллах ухаанаас гадна бизнесийн мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Ингэсний үр дүнд та энэ бизнесийг амжилттай эрхэлнэ.